Сайн байцгаана үзэгчдээ болсон явдлууд шинэхэн дугаар та бүхэнд хүрж байна. Өнөөдөр өсгөө итээр бас нэг юм сонирхолтой сэдвээр ярилцах болно. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За энэ 7 өдрийн сэдв бас хүмүүс мэддэг хэрнээ бас төдийлөн цаана юу болоод байгааг ойлгохгүй юм уу те. Тиймэрхүү сэдв байна те. За сэдвээс шууд яриага эхлэх байлаа. Тэгээ. Хоёулагийн өнөөдөр ярилцах сэдв ерөөдөө 90-од онд өнгөрөх юм. Ааха. За NBA-ийн ертөнцид. Ер нь 90-од оны зөвхөн NBA гэлтгүй спорт ер нь чангатай. Үгүй тэр ер нь уусаа үеийн чанга штэ. Спорт ч гэлтгүй. Тэр үеийн чанга те. А нэг хоёул амар байсан юм шиг те. Яг огоо харцсан байсан л та. Байсан. Гэхдээ ер нь бол чанга штэ. Зөвхөн юу гэдэг нь те нөгөө нэг одоо сайн хэллээ штэ спорт гэлтгүүгээр нийгэм нөр ямар байлаа. Тэгэнгүүтээ энэ хэдүүлээ ингээд за хуучны ингээд тоглогч нарыг үздэг, бичлэгийг үздэг. Ер нь нөгөө нэг ямар хатуу ширүүн одоо тоглолттой байдаг лээ те. Илүү нөгөө нэг контакттай тоглохыг зөвшөөрдөг байсан гэдэг ч юм уу. Тэр талаараа хоёлоо харах юм бол ер нь бол цаг үеийн айгу хатуу үед яригдах юм. За өнөөдрийн сэдвийн гол эзэн Lateral Sprewell 92 оны драфтын 1-р сарын 24-т гэсэн сонголт. 24-оор орж ирсэн. Тэгээд энэ үйл явдал 1997 онд болж байгаа шүү дээ. 97-аас 98 оны одоо хуйлралд. Тэрнээс өмнө 94, 95, 97 онд Бухотод толцсон байсан. За тэгээд гарааны SJSF-ийн байралд тоглолтог те. Тэгэхээр ер нь бол лигт өөрөө ингээ хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаа. Гарч ирж исэн одоо Бухот хэмжээний. Тийм Бухотод тоглож байгаа. За юу болсон бэ гэхээр PJ Carlesimo гэдэг дасгалжуулагч. Ерөөдөө NBA-ийн одоо ертөнцид сагсан бөмбөгийн ертөнцид илүү хатуу ширүүн гэдгээр ер нь бол алдартай мэд бэлтгэл дээрч талбай дээрч тоглогчтойгоо харьцахтаа ч гэсэн те. Ингэдэг айгүй нэг ер нь бол зан характерын айгүй хатуу ирэх юм байсан юм байна. Lateral Sprewell ч гэсэн бас тийм зөөлөн хүн бол биш. Ер нь бас яг нэлээд ширүүн одоо характертай хүн байсан гэж гардыг байна. Тэгээ нэг бэлтгэл дээр Carlesimo орж ирээд Sprewell-ийг чи наад дамжуулалтаа одоо гэдэг хурдан дамжуул чи наад дамжуулалтаа зөв дамж ер нь бол жоохон шүмжилж эхэлсэн юм байна. Тэгээ шүмжлээд эхэлсэн чинь за нөгөөдөг чи одоо хин чин урдаас нь бас нэг сөрөн шүү дээ. Ер нь бол энгийн одоо маргаанаас эхэлсэн. Тэгээ сүултээ шүмжигийн сонсоогүй болохоор нь Carlesimo дасгалжуулагч ойртоод ирэхэд чи над руу бити ойртоо гэж хилээд нөгөөдг нь ингээ ойртол улам ойртой шөмжлөө. Чи ингэж тоглолтнаа ч болохгүй чи ингэж одоо би ингэ зөөлх хэлж байгаа болохоос тухайд бол нэлээд бас хатуу гэж шилжсэн л байх л та. Тэгээд тисгүй Sprewell дасгалжуулагчгаа очоод бүр боогод авсан гэж байгаа. Бүр бооцсон. Боогод авсан. Тэгээ боохтой зөвөр нэг боогоо түлхчихээгүй заяа. Тэнд байсан хүмүүсээс дараа нэгээ сонсохоор ер нь бол нэг 10-аас 15 секунд боосон гэдэг байгаа. Пүү тэр чинь нэлээд удсан биш тий? 15 секунд шүү дээ. Тэгэхээр чи хүн баг ухаалт шүү дээ. Ухаалт бол алтгаар хуцаа шүү дээ. Тэгээд очиод нөгөө нэг тоглогч нар дасгалжуулагч нар очиод салгасан байна. Тэгээд салгаад Lateral Sprewell залнаас гараа авчихсан гэж. Тэгтээ бас дэврэгцсэн юм болохоор буцаж нэг 20 минутын дараа буцаж ирээд дахиад ингээд боох гот цогкоо дайрсан гэж байгаа байхгүй. Зарим их сурвалжууд тэгтээ баталгаатай биш л дээ. Зарим их сурвалжууд бас ганц нэг удаа цогкоо тавсан гэж ярьд юм билээ. За энэ хоёр эрхмийн үйл явдал ерөөдөө зүгээр айгүй богино хугацаанд. Тэгтээ ер нь бол хинийхээ нэг давж болохгүй хязгаарыг давтсан тийм үйл явдал болчихж байгаа байхгүй. Sprewell яг өмнөх улиралд нь буюу 1996-аас 97 оны улиралд лигт 24.2 оноо 6.3 дамжуулалт. Тэгээд 4.6 самбар дундчилсан байгаа байхгүй. Яг карьерийнх нь замналынх нь хамгийн одоо өндөр дундчин. Тэгтээ одоо улирлын тоглолтуудын баг 95% нь гараанд гарсан тоглож байгаа байхгүй. 79 тоглолтод гарсан байлоо да. Тэгэхээр ер нь бол баян лидер нэсэн биш тий. Яг л нөгөө нэг өөрийнхөө одоо тоглолтоороо лигт гараад ирсэн те. Яг гарч ирж байгаа тэр тоглогчийг дасгалжуулагч нь магадгүй одоо Sprewell-ийн талаас харах юм бол илүү одоо нөгөө тоглогчаа эготой болсон байж магадгүй те. Энд чинь нөгөө нэг руки гэрээ дуусаад тэг ингээд дараагийн нөгөө нэг багтаага гэрээ сонгосон яг тэр үедээ явж байгаа замналынхаа айгу өндөр одоо дундчийг үзүүлсэн. Тэгээс цалинч гэсэн өндөр болоо явж байгаа. Цалингийн од гэдгийг мэдэрсэн явж байгаа. Цалингийн хоёул дараа нь ярина. Тэгээд явж явах үедээ дасгалжуулагч нь ч гэсэн бас айгу тийм ширүүн зан характертай хүн байсан. Тийм учраас энэ хоёр дээр яг нөгөө нэг гол одоо юу н гарсан болов маргаан гарсан болов гэж бодод байгаа. За хаашийн хувьд
Тэгээд тэр Дотоод үнэт байр гарч суурийн хувьд те. Мгм. За тэгээд энэ хүн маргааны дараа Дэвид Стерн Мгм. Golden State Warriors багтаа байгуулсан гэрээг нь шууд цуцсан баг. Мм. Шууд хүчээр юм. Шууд хүчээр Мгм. цуцсан. Тэгээд 81 улирлыг цалингүйгээр шууд бандуулах одоо тийм Пөө. гэдэг чинь 82 тоглолттой. Шийтгэл оногдуулсан боловч дараа нь яг арбитрийн шүүхээр эргэж давж заалтаад тэрийг нь 63 тоглолтоор 68 тоглолтоор Болж багасгасан байна. болж багасгасан. Гэхдээ тэр улиралтай бол тоглоогүй. Мгм. Улирал ер нь бол дөнгөж эхэлжсэн. Тэгээд бас нэг зүгээр яг энэ хэдийн одоо хоорондын гарсныг шалтгаан гэвэл улирлаа юу муу эхлүүлсэн. Мгм. Тийм учраас багийн уур амьсгал яг тийм одоо сайн байгаагүй гэсэн үг. Багийн уур амьсгал хэрвээ сайн байвал ер нь бүх зүйл гоё болдсон шүү дээ. Аа. Дасгалжуулагч дээр Мм. тоглогч дээр талбайн гадна ч вэ, дотор нь ч вэ Аа. бүр бүх цагт айгуу гоё байдаг угаасаа Мгм. харагддаг шүү дээ. Гэтэ яг тийм зүйл байгаагүй учраас бас нэг одоо нөлөө нь байсан болов гэж хараад байгаа. Мгм. Уур амьсгалаас шалтгаалаад хоорондоо ер нь л түнжингүйл байж л дээ ер нь. Тий. За түрүү хэлсэн шүү дээ. Спurs 92 оны драфт анкиад. Мгм. Тэгээд руки гэрээ 4 жилийн хугацаанд үргэлжлээд тэгээд Аа. багтаага яг өмнөх улиралд одоо 95-аас 96-аас 97 оны улиралд яг шинэ гэрээ хийж эхэлсэн байгаа. 4 жилийн 32 сая долларын гэрээ. Мгм. Ер нь тухайн үед бол айгуу Өндөр дэжгүй гэрээ гэрээлээс байна тий. өндөртөө Мгм. орж байгаа. Тэгэхээр нэг дунджаар жилд нэг 7 сая орчим. Ингээ одоо 7.5 гэл нөөсөө явдсан шүү дээ хаашаа. Тэгээд яг энэ жил нь 7 саяыг авах байсан юм байна. Гэдэг нь тухайн улирлын одоо лигийн хамгийн өндөр цалинт 15 тоглогчийн нэг байсан байхгүй. Пөө. Тэр ч бас нэлээд өндөр тэндэг гэрээ хийсэн байна тий лигтэй. Тий. Тэгэхээр одоо зүгээр ингээ бодоод үзэл та. Одоо лигт хамгийн өндөр цалин авч байгаа 15 тоглогчийн нэг нь гэдэг чи одоо лигийн нэр царай болж байгаа тоглогчдын нэг шүү дээ. тий шүү дээ. Дасгалжуулагчаа хэрвээ ингээд боогоод унцаа ингээ унгаачлаа. Бид нь халдлаа. Мм. Энэ үед яг сошиал хөгжөөг байгаа тий. Хэрвээ өнөө үед байсан бол тэр тоглогчийн карьер бүр байхгүй тий. Байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл жишээ гэвэл тэгэж нэгдүгээр хавар сонгогдоод өндөр амжилт гаргаж байгаа гэвэл за нэгдүгээр дөрөөр л бодъё л та тий. Jalen Brown, Jason Tatum, Devin Booker Тий. гэмтийн тоглогч нар байгаа тахгүй Тий. тий. Karl Anthony Towns. Тий. За Gaz жахад нэгдүгээр сонголт. Гэ Тэгээд бодохоор хэрвээ одоо үед байсан мөр алуулахаар байсан байгаа Мгм. шүү дээ. Тухайн үед яг ингээ сошиал хөгжөөгөө нэгт нөлөөсөн байх нөгөө нэг нийгмийн одоо хандлт арай бага байсан тий. Мгм. Гэхдээ яг тэр улиралтаа тоглоагүй. Одоо хэрэг гарсан улирал 97 Гэтэ тэгээд тоглоогоос гадна цалингаа аваагүй юм тий. цалингаа аваагүй. Тэгэхээр ч нэг 6-7 сая орчим ер нь бол аваагүй. 6-7 гэдэг чинь тэр жилч одоо одоогийн баг 50 сая шүү дээ. Тий шүү дээ. Тоглогчдод өгж байгаа цалин гэж Тий. бодох юм бол тий. 50 сая. За боли 40 сая доллар. Мгм. Их мөнгө шүү. Их мэх. Сая нөгөө Kyrie Irving чинь нөгөө нэг Brooklyn Nets байхдаа тоглолтод оролцохгүйгаараа цалингаа нэлээд Тий асуусан шүү шүү дээ. дээ. Тэгэхэд бас хөөрхөн хасагтаал явж байсан. Ben Simmons ч гэсэн хасагтаал. Мгм. Тэгэхэд 40 сая доллар асуулна гэдэг бол асар их тоо шүү те. Тэрнтэй адилхан Ганцхан хэмжээний үйлдэлээс мөнгө болоод, тий. Lateral Sprewell тухайн удирдалтаа бандуулаад шийдгүүлээд тоглоог бол PJ Carlesimo буюу дасгалжуулагч нь 1999-с 2000 оны удирдалд ажилласаа чөлөөлөгдсөн юм байна. Мгм. Гэтэ тэр ажилласаа чөлөөсөн үйл явдалтай холбоотой юм уу? Ер нь холбоогүй. Ер нь Мгм. энэ үйл явдал дээр David Stern төрүүлсэн шүү дээ. Sprewell-ийн Мгм. гэрээг нь шууд цуцалсан гэдэг те. Тэрний дараагаар New York Knicks багт нэгдсэн байгаа. Мгм. Тэгээд үргэлжлүүлээд одоо нэг хитэн жил 3 жилийн гэрээ хийсэн байдаг үлээ дээ. Үргэлжлүүлээд гэрээ гэдээ явсан. Төрөө нөө миний асуудаг асуулт тахгүй. Хэрвээ одоо үед тоглогч иймэрхүү үйл гаргасан бол карьерг болох байсан. Гэхдээ тэр үед Sprewell хിവэрэ жилийн дараа буцаж лигт орж ирээд гэрээгээ явсан байгаа. Тэгээ карьертаа нийтдээ 3 багтаа болсон. Мгм. Golden State Warriors, New York Knicks, тэгээд Minnesota Timberwolves гэсэн 3 багт. Тэгээд карьерийнхаа турш бас нэг 100 сая доллар цалин авсан гэдэг баха. Мгм. Тэгээд 1992-оос 2005 оны хооронд ерөөхдөө тоглосон байгаа. Тэгээ энэхүү хугацаанд нэг 18.3 оноо 4 дамжуулалт, тэгээ 1.4 таслалт тунчилсан. Уулын дөрөв дамжуулт гэдэг чинь дамжуулж чаддаг л нөхрөөсөн юм шүү Тий. дээ. Тэгсэн чинь айтайхан дамжуулаач гэж загнаад тахаар ер нь уурал гарч юм уу те? Үгүй мэдхгүй тэгээ. Дөрөв дамжуулт гэдэг чинь их үдтэй юм бид бол. Тий бас. Холбогчийн байрал биш юм мөртлөө. Тий, тэгж шүү дээ.
Тэгсэн чинь зүгээр айтайхан дамжуул гэснээс болоод Тийм тэгээд богоо хэцээтэй байсан тийм. карате бодтоо All NBA-д орж исэн first team. Бүр first team дөө? Нэг удаа орж. Тэгэнгүүтээ defensive team болохоор 2 дугаар багт нь орж исэн. Тэгээ all rookie team-ийн 2-т орж исэн гэх юмчлээ. Ер нь өөрийгөө одоо лигт харуулж байсан тоглогч нарын нэг байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр өндөр түвшний тоглож байсан байна. Тэгтээ харамсалтай байна шүү дээ. Тийм. Нэг үйлрэл Цалин байхгүй болчихно гэхээр тий. Цалингаас гадна чинь тэгээд тоглохгүй шүү дээ. Үнээр харамсаа. Тэгээд чинь тоглохгүй гэдэг чинь өөрийгөө харуулах боломж чинь дараагийн одоо тоглох үйл өөр баг шилжлэхэд тэндээс дахиж хийх гэрээний ч нөлөө орно. Ер нь бүтэн нийжил гэдэг бол хүний амьдралын бас урт хугацаа. За спортын тамирчид бол бүр аимшигт урт хугацаа штэ нэг үлрэл гэдэг бол. Тийм. Ер нь бол одоо ийм өндөр зэрэглэл тоглоход форма хадгална гэдэг хамгийн том асуудал шүү дээ. Мөнгнөөс гадна. Одоо чинь зүгээр Монголын жишээн дээр л аваад очихэд манай гарди болтоо шүү дээ. Одоо он гараад би шууд толгойд орж ирж байлаа бас тий. Тэгтээ болточоо 2 жил. Тий 2 жил гарна та тий. 2 жил ер нь 2 жил гэж яагаад одоо энэ оны 90 он гэж ярина л да. 1 сарын 1-ээс 26-ны 1 сарын 26-ны 1 сарын 1-ээс. Гэхдээ одоо яг хөгжлийн лигт тоглож байгаа тий. Тоглоог баха. Тоглож байгаа. Тоглосон юм. Тоглож байгаа. Тийм. Тийм ээ. Тэгэхээр зүгээр хиний хувьд ч гэсэн манай Монголын хувьд ч гэсэн ингээд бодоод үзэх юм бол дэдлигт бас тоглох форма хадгална гэдэг бас хэцүү шүү дээ. Тэгэхээр ингээд сагсан мөвгтөг айл болох ойр байсан гэхээр Спривлийн хувьд ч гэсэн бас л нэг тиймэрхүү байсан байлгүй дээ. Сагстаа ойр ингээд байнга бэлтгэлээгээл нөгөө сагсны хүрээл дундаа л явсан баг. Тэгээ одоогоор PJ Carlesimo дасгалжуулагч нь юу хийж байгаа вэ гэхээр аж төрөө дасгалжуулагчаа бол болцсон. Гэхдээ ESPN-ийн одоо коллежийн сагсан бөмбөгийн аналистаар ажиллаж байгаа. Үзэж явсан сагсан холдоогүй юм байна тий. Ер нь бол холдоогүй юм билээ. Одоо хэвлэл мэдээллийн салбарт орсон явж штэ тий. Тэгээд Sprewell дараа нь мэдээлэл хийсэн юм байна л да. Тухайд. Бүр яг нөгөө нэг юус тухайн үйл явдал болсны дараагаар. Би түүнийг алах гээгүй. Гэхдээ тэр надад тэтгэрхээ ойртож үл хөндөж исэн гэдэг. Ер нь бол өөрийг нь хамгийн ингээд нөгөө нэг одоо шатаацсан зүйл нь тэр байгаа байхгүй. Эсрэгээр Carlesimo-гийн хэлсэн юм нь болохоор ийм зүйл болно гэж өөртөө бодоогүй. Тэ? Энэ бол спортын хүрээнээс давсан бүр хүлээн зөвшөөрч болохгүй тийм үйл явдлаасан гэдэг. Тэгтээ ингээд харахаар аль талын харахаар аль нь биенийхээ зураасыг давцсан байгаа байхгүй. Ер нь бол ийм супер хот хэмжээний тоглогч тий. За супер хот бүх хот хэмжээний тоглогч байсан гэсэн ер нь багийн коуч болон арын алба тий бүгд ер нь баг хэмжээний бишмэхэд хүндэлттэй ханддаг тий. Одоо хамгийн том жишээ л одоо LeBron James, Stephen Curry гэх мэт тий. Тоглогчдыг коучнууд сонсон тий. Багийнхаа хүмүүсийн дэргэд үл хүндэхгүй юм хэлж байгаа л тэрийг сонсоод дараа нь ярьдаг ч юм уу тий. Гэх мэтчлийн юм хандлагууд байдаг шүү дээ. Яг л тэр хандлагаар байсан бол иймэрхүү юм байхгүй бол ийм зүйл болоогүй л байсан байна л да. Айл талдаа. Тий. Гэхдээ сая хэлсэн шүү дээ нөгөө нэг хинхийнийхэн зураасыг давсан. Гэхдээ хин бас нөгөө нэг зан чанарын хувьд айгүй ширэг хүмүүс байсан юм байна л да. Ингээ харахаар. Тэгээ цаг үеийн ч гэсэн өөр ийгүүтэй. За 90 одоо 90 оны сагсан бөмбөгийн хэлээ бод л да тий. Ямар олон их зодон болдог лээ тий. Тий. За бүр алдартай зодон Detroit Pistons-ийн тий. Зодонууд байна тий. Indiana Pacers, Detroit Pistons хоёрын тий. Гэх мэтчлэн зүгээр тэр зодон гэж зүгээр тоглогчдын хоорондын зодон биш тэр үзэгчдийн фэнүүдийн ч гэсэн зодонууд маш их байгаа. Талбай дээр хоорондоо шөргөөцсөн талбай дээр яг үндэ хоорондоо болцдог байсан шүү дээ. Тий. Ер нь л тийм л үед тоглодог байсан шүү дээ. Тэгэхээр энэ бэлтгэл дээр гэдэг бол бас тий шүү дээ. Гэтэ бүр ингээд амар удаан бооцсон байгаа шүү дээ. 10 секунд, 15 секунд гэдэг чинь ухаалтах юм шүү дээ. Энэ боод унахчил гэсэн зорилготой л одоо боож байгаа л гэдэг сүүл болохгүй нэг. Draymond Green, Rudy Gobert хэд болоо. Тэр нэг 3 секунд боосноо. Тэр дэхтэй удсан тий. Гэтэ тэр чинь нөгөө нэг Дани хажуугаар дажин гэдэг шиг зөв дундуур нь орсон ямар ч хамааралгүй хүнийг боогоож явчихсан юм шүү дээ. Тэр татаад тийшээс. Манай хүн ч боогод хойшоо алхсан. Алха боогоо яваад байдаг нэс. Саяхны тоглолтын дээр хүртэл харсан юм шүү дээ. Араас нь бас л хүчтэй алдаа хийгээл явж л байлаа. Гэхдээ яг мань нөхөр бол нөгөө нэг 90-ад оны сагсанд тохирсон хүн л дээ. Одоо бол жоохон нөгөө нэг ховортцсон тийм үе дээр содон харагдаад байгаа. Содон. Гэтэ одоо цагт бол яг үндэ хэрэггүй л дээ. Тийм үйлдэл нь бол хэрэггүй. Гэтэ тийм нөгөө нэг одоо багийнхнаа өмөрсөн ч гэдэг юм уу тийм зүйл бол угаасаа баг болгоно л байна. Өмөрөх зүйл биш. Яг одоо ийм тоглолч дээр гарч байгаа мэдгүй зорилгыг нь мэдгүй. Гэтэ айгүй хатуу ширээ алдаанууд нь бол одоо цагт бол хэрэггүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Угаасаа тэрхүү нөгөө нэг олон тоглолтуудтай олон цаг олон минут тоглож байгаа үедээ бэртэл хэмтлээ яа гэж бас нэг нөхөрт ингээд нухуулаад тахаар хэцүү шүү дээ. За яг энэ сэдвтэй холбоотойгоор
ингээ бодоод үзэхээр дасгалжуулагчтайгаа бол ер нь шөргөөлцсөн таймерчд их байдаг те. Тэгтээ ер нь бол бие талднаа гэдэг чинь өөрөө хамгийн том одоо зураас тавьж байгаа хэлбэр шүү дээ. Ер нь бол биед нь алдна. Тэрнээс биш дасгалжуулагчтайгаа шөргөөцөлтөг шөргөөлснөөс болоод дасгалжуулагч юм уу тоглогч айл нэг нь халагдах тохиолдолд бол өчнөө байгаа те. За LeBron James Lakers хэдэн дасгалжуулагч солиотой. Яг үнэндээ зүгээр яг үнэн биш үнэндээ нь яг үнэн биш л те. Зөв нөлөөлсөн. Тэгэл Kevin Durant бас ямар яхаар ааштай байлээ те. Утсан баг болгоныхоо тасгалжуулагчтай дандаа асуудал үүсгдэг те. Дандаа яадаг. За одоо миний ярих байгаа хамгийн том жишээ бол одоо DeMarcus Cousins сан тий Монголын дэдлэгт ирсэн. DeMarcus Cousins өөрөө характер нь угаасаа ер нь бол тийм ориглон хүний үг одоо сонсох чадвар муутай гэж одоо тасчилж үздэг юм байна л да. 2012 онд нэг ийм хэрэг болсон юм байна. 12 он тэгэхэд Kings-тэй сонгогдсон байсан үе л дээ нөгөө Kings-ийн одоо ер нь бол од болцсон байсан. Багийн номер 1 болцсон байсан тий. Оноо авалт самбар гээл бас яг 2 дахь удаа л та. Тий 2 дахь удаа л та. Тэр үед юу Clippers-тэйсэн тоглолтын дээр. Юуны эхний хагасны заслаганаар юу руу орж байгаа. Уцал хөрөнд орж байгаа. За тэн дээр Cade Smith гэх тухайн Kings ахлах тасалжуулагчтай нэлийн ширүү муудалцсан байна л да. Тэгээ яг тэр бичлэг найдгүй ч гэсэн зураг найдаг бүр ингээд би бирүү бүр нэлийн төгцсөн. Би бирүүгээ маш одоо өндөр хэмнэлээр тоноор ирсэн. Тэгээ 2 дугаар хагас ороод ирсэн чинь Cousins гарч ирээг юм байна. Тэгээ юу болсон яасан гэдэг нөгөө хүмүүс ч гайхаж. Тэгсэн чинь ахлах коучтойгоо хэрэлдсэн. Тэгээ хувцсал хөрөнд нь шууд 2 дугаар хагас тэр чигт нь гаргаж ирэхгүй үлдээсэн. Тэгээд тэрнээс болж тэрний дараагаар Cousins чинь нэг тоглолт дараа шууд бандуулаад коучийн одоо ирэх мэдлээ ч тэр ер нь бол бандуулаад дахиад дээрэс нь бүр дахиад засрахгүй бол бүр тэрнээс ч илүү тоглолтоор шийдвэрлэхээс учраас Cousins өөрөө уучлалтгүйсэн байгаа ингээ энэ харилцааны тоглолттой асуудалтай. Тэгээд тэр хоёр ивлэрээд ингээ бодохоор коуч нар бол мэдээж багийн хамгийн том одоо дээдлэлт нь байгаа одоо албан тушаалтан бүхэн хүн шүү дээ тий бүгдийн захирагдаг. Гэхдээ шууд багийн номер 1 номер 1 болон номер 2 ч гэдэг тий супер од статустай дээрээс нь оноо багийнхаа оноо алдаар төрүүлдэг тоглогчдыг явуулж чадахгүй. Шууд одоо бандаж чадахгүй тий. Гэхдээ нэг юм үг гэдэг чинь баг тоглогчоос жижиг байх боломжгүй байхгүй. Боломжгүй. Тэрний бас нэг жишээ чинь сая өнгөрсөн үйлрэлд одоо Jimmy Butler Miami Heat хоёрын жишээн дээр хангалттай харагдлаа шүү дээ. Ер нь бол багийн эзэдтэй ерөнхийлөгчтэй. Тий, ерөнхийлөгчтэй нь бүр ярьсан шүү дээ. Тий. Тэгэхээр тиймэрхүү эргүүд бол угаасаа NBA-д зөндөө. Багуу тоглогч уу гэж сонгодог сонголтууд зөндөө. Гэхдээ хоёулын өнөөдрийн кейс дээр болохоор тоглогч яалтчгүй илүү хилд авцсан. Төрүүлчих юм уу те. Тийм учраас шийтгэлээ хүлээгээд тэгээ бүр лигийн зүгээс энэ үнд нь оролцоод гэргийн цуцсан. Тийм асуудал гарсан байна. Гэхдээ Spurs-ийг бас яг тийм одоо цаан характерын хувьд жоохон асуудалтай гэхийг тодтогч байгаа юм шиг ганц хоёр үйл явдал нь зоддог тайснаас хойш 4 өөр төрлөөр ер нь шүүгт дутагдсан байл. Тийм үү? Тий. Тэгээд мэдгүй одоо яг тэдрийг нь одоо хоёлын дэлгэрэнгүй яриад яг ямар ч тач 4 өөр төрлийн хэрэгээр шүүгт дутагдчихсэн юм бэл. Тэгэхээр өөрөө ер нь бол жоохон тий одоо хөдөлгөөнтэй гэх юм уу жоохон бүтггүй ч гэх юм уу тиймэрхүү л гараад ирсэн тий асуудал одоо гэл одоо өөр юу гэдэг тий. Гэхдээ одоогор хийж байгаа одоо статус нь болохоор New York Knicks багийн медиа багийн төлөөлөгч. Амар албан дээр хэвчсэн шүү дээ. Тэгэхээр чи хөөрхөн байгаа шүү дээ. Ер нь бол New York Knicks багч гэсэн бас тодорхой хэдэн жил тоглосон. Амжилттай тоглосон, дайггүй тоглосон. Тэгээд тусын замналаа одоо манай хоёр өнөөдрийн эзэдүүд хөөгөл явж байна да. За энийг ярьсан чи надаа за NBA гэхгүй хамгийн тод чиний талхад орж иж байгаа Монголын дээдлийг харагдчихсэн зүйлүүд ер нь байна. Ийм одоо додооны гэсэн үг. Гэхдээ коуч одоо коучтэйгээ маргалцсан. Коучтэйгээ маргалцсан. Тоглогчид хоорондоо маргалдах ч юм уу. Одоо амар жишнүүд байгаа шүү дээ талбай дээр. Би зүгээр яг ойрын жишээг л зүгээр яа л да. Нэг амар бас батлагдсан дүрс бичлэг байхгүй. Гэхдээ зүгээр хасын үлгүүдийн өмнөх одоо улирлын хоёр улирлын тасгалжуулагч магадгүй зүгээр бас багийнхантайгаа тодорхой хэмжээний ямар нэг асуудал байсан учраас явсан баг. Тэгэхээр яг зүгээр юу болсныг мэдэхгүй би зодон зохион болсон гэж хэлээгүй л. Гэхдээ зүгээр маргаан бол гарсан л баг л та. Тэр маргаан бол нэлээд өндөр явсан юм билээ те. Тэгээ шууд тэр чааж нэг плей-оффын тоглолт. Яагаад тэгэхээр тийм яг чиний хэлдгээр плей-оффын тоглолтын дундуур плей-оффын дундуур буцааж ийн гэхээр
Ер нь бол тийм нэлээд өндөр асуудал байсан байгаа нэ. гэж л бодсон. Зүгээр хардах зүйл бол. Ер нь бол одоо сүүлийн үед манай Монголын дэдлэгч ер нь Европ одоо бүр зүйлдээ Өмнөд Америк юу гээл маш олон орны Тийм Бразил юунууд ирлээ шүү дээ. Ирлээ шүү дээ. Ер нь коуч нартайгаа харьцаа юунууд бол ижилж дугасаа тийм хэмжүүрийг давж болохгүй те. Гэхдээ спортын төв ордонд болдог байсан тоглолтууд дээр бол үнэхээр юу болдог байсан шүү бас. Нэг одоо студийн бичлэгнээс ингээ хардаг байхгүй. Зүгээр чанга байсан нэг л техник зүйл нь завсарлага аваад тэр чинь ордон дотор байгаа шүү дээ. Завсарлага аваад тоглогчд нь талбай руугаа гарах замдаа нусаа нэчээ шүсээ ачаа авчиж талбай дээр шүү дээ. Тэгэл зүгээр энэ бол хамгийн энгийн жишээ байхгүй. Ямар цаг үе, ямар чанга байсан гэдэг те. Үнэхээр аимшигттэй. Аимшигтай ч байх та одоо тэгээд хүн төрлөختөө спортын хөгжил бүгд л иймэрхүү юмныг туулаад гардаг л дээ хүн Монголд ч гэлтгөө те. Өнөөдрийн сэдвийд бол lateral sprint болон PJ Carlesimo хоёр байлаа. Тэгэд энэ дугаар хоёлаа өндөрлөө те. За өндөрлөхөөс өмнө би чамаас нэг ганцхан асуулт асуучих заяа. Чи багийн эзэн заяа. За. Яг танаа багийн чи номер 1 хамгийн шилдэг тоглогч. Танаа ахлах коуч одоо тасгалжуулагч хоёр чинь хооронд яг иймэрхүү маргаан гаргасан байвал яг ижлэгэн заяа нөхцөлөд нь аль аль нь руу үг хийсэн, аль аль руугаа яасан, аль алигаа доромжсон заяа. Чи хэнийг авч үлдэх вэ? Яг Монгол дээр ярьж байна уу? NBA дээр ярьж байна уу? Хамаагүй альж байсан. Хамаагүй юу? Тий. За Монгол дээр чи надад нэг нэр хэлдэ. Тэгвэл би нэг жоо. Нэр хэлгээр чинь наа чи муухай шүү дээ. Одоо чи би чанд нэр хэлэх үү? За. Муухай шүү заяа. Харин муухай байгаа зү нэр хэлээ. Гарди. Одоо чи Spurs fan. За. Greg Popovich заяа. Аха. Wembanyama хоёр муудлаа. Яг одоо цагч шүү заяа. Popovich-ыг тасгалжуулагч хэрэг байсан бол. Тэгэх юм бол чи ирээдүгөө бодоод тоглогчийг авч үлдэх үү? Өнгөрсөн legacy-г бодоод би чамаас асууж байгаа чинь надад зөрүүлж асуугаад байгаа. Би чамаас асуусан шүү дээ. Зүгээр legacy-г нь бодоод Popovich-ийн талд орох уу? Наа чи тэгэж тийм болохгүй л дээ. Би чамаас болохгүй зүгээр л хэрвээ гэж байна. Би чамаас асуусан чи эхлээд ярилээ. За би яг танаа баг дээр хэлчихв. За. Би бол бараг тэгээд Popovich-ийг хөнхөө өөр албар руу явуулчихсан байна. Wemby-г авч үлдээ. Тэгэн л дээ ер нь л. Тэгтээ зүгээр Popovich жагуу ингээд орж ирэхээр угаасаа ингээд нэлээд өндөр настай болсон гэдэг утгаар чи толгойд нь бууж байгаа байхгүй юу? Түүнээс биш яг ижлэхэн статустай зав нэлээд амжилттай явж байгаа, амжилттай сайн тасгалжуулагч мөн дээрээс нь багийн номер 1 хамгийн шилдэг тоглогч хоёр зэрэг байвал ихний болох л гэж. За боли. За би нэг Steve Kerr заяа. Бэж. Stephen Curry хоёрыг алийг сонгох л гэдэг байгаа байхгүй юу? Ер нь л яг тодорхой нэг хариулчих. За. Eric Spoelstra биш л бол өөр тасгалжуулагчийн талд би орохгүй. Талд орохгүй. Дандаа тоглогчоо сонгох юм. Eric Spoelstra-гийн талд. Eric Spoelstra-гаас өөр тасгалжуулагч авах юм бол магадгүй би тоглогч. Чи яг надад жоо фэн хүний үнцэс хараад. Харин би зүгээр хэлж тээ. Eric Spoelstra биш л бол би өөр тасгалжуулагчийн талд орохгүй. Тэгэхээр чиний үнцэг бол ерөөсөө дүр тасгалжуулагч нь үнэхээр шилдэг л биш бол тоглож байгаа талд мөнгөд орох юм байна зөө. За. Окей. За, гих мэтчлээ асуултууд та бүхэн ч гэсэн хариулаарай. Саяны өсвөө хитэрийн нэг юм мэтгэлцсэн асуултуудад бас сонирхолтой байдлаар хариулж болно шүү. Тэгээд шинэ дугаараараа уулзлаа. Баяртай өцөгчтэй. За мөн дээрээс нь та бүхэн бас өөр бас NBA-д болсон. Зөвхөн NBA гэлтгүүтэй дэлхийн ертөнцийн спортын түүхэнд болсон сонирхолтой үйл явдлуудыг бас энэ төсөвийг яриад өгөөч гэхэд бид нар санал болгол бид нар ч бас дараагийн болонгууд дээр оруулахыг хүсэж ажиллагаа л дээ. Тэгээд босон явдлууд пүрвэ гариг бүрийн 19 цагаас та бүхэнд хүрэх болно.